Тэнгэрлэг жүтгэрийн шүтлэг, тэнгэрлэг жүтгэрийн ордон. Тэглээр энэ юм ч асуулжлахгүй юу. Гүнээ хөлцөл үчээ эзэнтэн байна. Зүгээр дээ. Гэгийн гажуурсгал тийм ч амархан зогсоож болохгүй. Доод данжаан минь гэмтэлтэд өрсөн учраас дотор энерги хизээж хоримтлуулж чадахгүй. Үүний оронд би зөвхөн нууцлыг таринд найдаж тэнгэрлэг жүтгэрийн шүтлэгийн бага эзэнтний суудалд хүрсэн. Сайн ажиллаж байна тийм ээ эзэнтэн минь. Би энэ бүхнийг багшийнхаа ачийг хариулахын тулд хийсэн. Эбифэн овгийн эмч бас ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тус болох ямар нэг зүйл байх ёстой доо. Гэхдээ юу байж болох вэ? Уулзаагүй үдсэн шүү баг эзэнтэн. Намайг эзэггүй сайн сууж байв. Үнэхээр үдсэн байх шүү. Жон хаажийн авгаа. Энэ удаагийн аялал нилээдгэх хугацаа авсан бололтой. Эзэнтэн болох баг эзэнтэн хоёул үүргийг үүсгэх боломжгүй байгаа тул би дээд эзэнтний хуваард өдөлмөгч хийсэн тэнгэрлэг жүтгэрийн шүтлэгийн өгчин цэцэглүүлэлтийн төлөө илүү шаргуу ажиллах ёстой. Ойлголоо. Ичээл зүтгэл гаргаж байхад танд баярлалаа өвгөн минь. Чон хайжин тэр хорцолж могой. Үнийг зүгээр нэг аялаад ирсэн гэдэгт би лав эргэлзэж байна. Тэр нэг зээл гаргахаас өмнө үүнийг хүлээсэнгүй. Нам бага эзний өргөнд байхад над руу дайрна гэж бодсонгүй. Арх нь үнэхээр гайхалтай амттай байлаа. Та нар ч усуух уу? Ганцаараа таашаал амна гэдэг ич хүртэй хэрэг. Одоо дайр. Надад ийм үнэтэй арх авчирч өгсөн чинь сайн хэрэг боловч миний өргөнд надтай тулалдах зүрхтэй байх нэ. Хидээ юм болчих уу? Хэрвээ чи намайг өргөнд минь барихыг хүссэн бол илүү сайн бэлдэх хэрэгтэй байж. Баг эзэнтэн чамд анхааруулсан шүү. Та нар хангалтгүй байна. Та нарын чадаж байгаа чинь өртөө л энэ үү? Таны тулааны урлагийн дүүгийн хувьд энэ байдлаар үнэхээр сэтгэл дундуур байна. Жон хаажийн авгаа мөн бүлэгмийн ахлагч та. Улаан дагрууны хор үч хүүхэн тунгааж бүхэл бүтэн үхрийг дотор талаас нь хайлуулах чадaltaй. Үүнийг уучхад энэ эмсэглэж чадаж байна гэхлээр муу мангас новш. Хэрвээ миний бие ийм сул дорой байгаагүй бол таны гавлиас цоорхой байх байлаа. Авгах минь харамсалтай юм. Хүсснээрээ байж чадахгүй дүүдээ би ч бас харамсаж байна. Тулааны урлагч эзэмшээгийн хүүг эзэн болохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Азар надад дээрээс үргэлжлүүлэх тушаал ирсэн. Та нар үнэхээр аймхай юм аа. Эрхэм ахлагч нар минь. Тулааны урлагч мэдэхгүй хүүхэд рүү бүгдээрээ нийлж дайрах гэж ийм зүйл жалчиж байгааг чинь бодоход хэрвээ чи залуу эзний хуваар жаахан ч гэсэн хүндэт гэлтэй хэн ураг байсан бол ийм зүйл хийж болохгүй байлаа. Дэмий яриагаа байл. Үүний ард хэн байгаа юм? Юу яриад байгаа юм бэ? Чамайг судлаас чинь буулгах нь ахлагчид бидний хоорондын шийдвэр байсан. Чамд ийм зүйл хийх зориг байхгүй гэдгийг би мэднэ. Хар ясны мастер уу? Аянгийн цус довгийн мастер уу? Эсвэл жүтгэрийн хариу мастер уу? Үгүй, ойлголоо. Энэ бол бүлэгмийн гадуурх пракц байна. Чи ахлагчтай нийлж намайг барьж өгөхийн тулд бүлэгмээ худалджээ. Багшигийн байдалд оруулахын тулд чи тэдэнтэй бас хамтарсан уу? Энэ мод гэмт яаж зүрхэл вэ? Чиний хариу үйлдэлээс харахад би яг онож хэлсэн бололтой. Багшаа, таны үргэлж ярьдаг байсан идэвхлийг чинь төлөөсөн байна. Энэ хараал эзэн тэнэг эцэст нь бидний хэрхэн хараас нь хутгалж байгааг хараач. Бэдэ нэг дулааны гэр бүл боловч чи одоо ч тэнгэрлэг жүтгэрийн бүлэгмийн бахархдаг залуу эзэн хэвээрээ. Тиймээс би өөрийн гараар чиний амьдралыг эцэслэж тус болъё. Та нар хэдийдээ бидний эсрэг овилчихсан байна шүү дээ. Тэгээд яах гэж өөрийгөө зөвтгөх гэж байгаа юм. Магадгүй тийм болохоор л чи гадны хин нэгэнд ашиглуулж байгаа бах.
Өн юм чи ямар тайван үхэхийг хүсэхгүй байгаа бол та санаа зовлтгүй дээ. Би дүүгийн хаалтайг засаж бүлгэмтэй хөгжил цэцэглэлтийг авчрах болно. Энэ бүхний дараа ч гэсэн намайг ойлгохгүй хിവэрээ юу? Ах та намайг алахын тулд ийм их зүйл хийсэн байж намайг ямар хүн гэдгийг мартчихсан бололтой. Чи эцсийн мөч хүртлээ тэмээ зүйл жалчхаас өөр зүйл чадаж байна уу айн? Энэ бол жүтгэрийн луутэлд. Юу хийгээд байна? Чамайг шид ашиглахыг зүгээр хараа суун гэж бодоо юу? Тэр хизээдээ юм шидийн хүч төглүүлчихсэн юм бэ? Байж боломгүй юм. Анхны тэнгэрлэг жүтгэрийн үлдэгдлээр бүтээсэн энэхүү жүтгэрийн луутэлд би өөртөлдсөн бүх шидийн хүчээ шингээсэн. Ах таны тэр сул дорой дайралтын хариуд би яагаад шидийн хүч ашиглаагүй шалтгаан нь энэ юм шүү. За та нар минь асуудаг штэ манхууга хаанаас унших вэ? Үргэлжилэн яг хаанаага вэ гэд. За тэгвэл би танарт нэг аппликейшн санал болгоё. Энэ нь Moonton гэдэг аппликейшн бөгөөд манга манхуануудыг бүгдээрнгийг нь оруулдаг. Тэгэхэд үр Монголда бараг ганц байгаа аппликейшн баха. Өөр манхуаны аппликейшн Монгол аппликейшн гэдгийг би л авдаг мэдэхгүй юм байна. За тэгээ хазуусaan IG Facebook линкийг нь доор тавьчих. Заяа тэгээд ороод нэвтрээрэй. Бидэнтэй хамтран ажилласан Moonton-д баярлалаа. Ахлагчтай хамгаалалт үүсгэх хүчээр гарга хурдл хэтэрхий хараадсан. Миний амьдрал эмэг нэлтэй байсныг би мэдэж байсан. Гэхдээ ингэж өөхнө гэж бодсонгүй. Цас яг л тэр өдрийнх шиг байна. Партныг маань энэ үрээ дууслаа. Тэгээ үргэлжлэлийг нэг гал аяг хүрхээр оруулна. За хүлээ дисконууд нь Moonton-оос сунгуулад уншицгаагаарай. За хамтарч ажилласан Moonton-д баярлалаа.